сүүлийн үед бол ерөнхийдөө байдал бол бас одоо тийм төвшөлтэй болох тийм шинжтэй байгаа. Зөвхөн манайх бол одоо байгуулагдсан цагаас хойш энэ мэржлийн эрхийн зөрчил одоо мониторинг хийж яхад бол ерөнхийдөө нөгөө одоо сэтгүүлч ажил үүргийг гүйцэтгэхсэнтэй холбоотойгоор бас амин насаа алдсан байж болзошгүй гэсэн юм бүрэн зөрчлийг бүрдүүлсэн байгаа. Ерөнхийдөө одоо бас яг одоо эцэслэн шийдэгдэв гэж бол бид нар үзэж байгаа. Одоо хамгийн сүүлийн одоо юу тохиолдол гэх юм бол одоо манай телевизч Болормагийн юу вэ хамгийн ихнийх нь бидний бүртгэж авсан бол одоо 90 сурлагч сэтгүүлчээс Наран Баталтай холбоотой. За тэгээ Батарчи юу байна. За бас нөгөө ТV9-ийн одоо Монгол комент хийсэн залуу байхад тэгэхээр хамгийн гол нь яагаад энд эргэлдэж байгаа вэ гэхээр энэ бол ганцхан манай байгууллага биш ерөнхийдөө бас тэгээ олон нийтийн бас анхаарлыг төвлөрсөн хэрэгүүд шүү дээ. Тэгэхээр аливаа одоо ийм 90 сурвалжлагч чиглэлээр ингэж ажилладаг ийм сэтгүүлчдийн хэргийг нь бол мөрдөлтөө яг өмнө нь юу хийжсэн бэ тийм ээ? Ямар материал дээр ажиллаж исэн бэ гэдэг дээр нь бол үндэслэж юу хийх одоо мөрдөн байцаалтыг бол явуулах шаардлагатай байдаг.